Бид баяны их мундаг цагаан далай. Барчин үрсийг хоолтолсон эрдэнийн далай. Хонгор нутгийн төвдөөс ирсэн гэгэрний далай. Баян хонгорчуудын бодосрын уурхай намун далай. Сайн байцгаана уу эрх хүндэт бяцхан сурагчдаа. Сайн байцгаана уу эрх хүндэт эцэгчүүдээ. Сайн байцгаана уу эрх хүндэт эрдэнэ төмөрийн багшдраа. Та бүхэндээ энэ сайхан өдрийн халуун мэндийг өргөдөг шүү дээ. Эдгээр сайхан тайванд хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш хүмүүжүүлэгчид эцэг эхчүүд энэ хичээлийн жигт улс урлыг дүүргэж байгаа төгсөгчд бүхэндээ эдгээр сайхан өдрийн цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлж мэдчилье. Эрдмийн үдээдгээ тасдаг төрсөн Вестмин яагаад нэг л дотно миний сургуулиа Наргийн аягүй Сэргээгийн шүлэг хохны аягүй дууны дугуйгийн сурагчид. It's
2020 оны 9 сарын 1 өнөөдөр Наман далай цогцлбол сургуулийг зориод багшийнхаа зориод ирсэн та бүхэнд баярлалаа. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг ном сурахад өөрөө хичээх хэрэгтэй хөлтэй заа юу. За тэг өнөөдөр одоо 9 сарын 1 учраас бүгдээрээ 9 сарын 1 гэдэг дууг дуулъя. За дуулаарай. Алтан навчис хийслээдэ айны шууд бустада 9 сарын 1 ба хамгийн ихний үсэг ямар үсэг байх вүлээ? Та нар юу гэж бодож байна? Аа үсэг тийм ээ. За тэгвэл багш нь өнөөдөр ийм үсэг үзэн сайн харж байгаарай. Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдэнэ шимиг хүртсэн. Энэ зургийг сайн ажиглаарай миний хүүхдүүд. Энэ зургийг ямар зураг байна энэ? Юуны зураг байна? За, алим гэдэг үеийг багш нь үеэр нь тастаад хэлий. Хамгийн ихэнд ямар үсэг сонсогч байна миний хүүхдүүд сонсон шүү. Хэлээгүй. За, а, ил, и, им сонсороо. Хамгийн гайхамшигтай юм сонсож сурах. Багшаа хэлгээ эхлээд сонсороо. Үгийн хамгийн ихэнд ямар үсэг сонсогдож байна? За, сонсороо. А, ил, и, им. Үгийн 1-р үед ямар үсэг сонсогдож гараа урагш хэлээрэй. Хийлгөө. За минь хөлөрөө. За минь хөлөрөө. За хэлээрэй минь хөө. Аа үсэг минь хөө. За сайн байна. Ямар үсэг сонсогдож байна? Оо сайн байна. Аа гэдэг үсэг сонсогдож байна тийм үү? За тэгвэл үгийн ихэнд ордог энэ аа үсгийг өнөөдөр үүсгэнэ. За өнөөдөр Эрдэм номын их талаад эзэн нь болж үсгээ мэдэж тоогоо сууч 5 дугаар ангиад төгсөж байгаа Орон Чимэг Огшийн хаан эрхэм шавнарт бүгдээрээ баяр хүргэж алга нэчгнүүлье. Хонгор нутгийн хаан Монгол улсын хааны ратыг өндөр төргсөн Эрдэмтэд олохын сайхан өрөөлийг өргөн дэвшүүлийг бүгдээрээ нэг сайхан алга ташья. Эрдэмийн баярын мэд өргөе. Баярлалаа ингээд Эрдэмийн баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болж байна. Ингээд хүндэтгэлийн үйл ажиллагааны ихэнд эрхэм үндэтэй та бүхэндээ хандаж үг хэлнэг нэмээ. Баян Хонгор аймгийн Наман далай цогцлбол сургуулийн Монгол улсын багш, Монгол улсын төрийн дэд шагнал Алтан ганц содонд Монгол улсын зөвлөх багш Орон Чимэг Огшийн хүндэтгэлийн тайзнаа хүндэтгэмөрье. Энэ хуран цугласан одоо эцэг эхчүүдээ Эрдэмийн баярыг хийж байгаа. Одоос 5 жилийн өмнө 1-р ангийг багшийн Наман далай цогцлбол сургуулийг зарин ирж амжилттай суралцаж одоо бага боловсролыг дүүргэж байгаа бяцхан хөөрхөн отхон шавнартаа Эрдэмийн баярын мэд хүргье. Энэ сайхан хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлж минь багаараа ажиллах үйл ажиллагаанд амжилттай одоо оролцож үргэлж одоо ард маань асаалттай танк шиг байдаг эцэг эхчүүдэд өнөөдөр баярлалаа гэдэг үгийг дахин хэлье. Та бүхэндээ эрүүл нэг сайн бүхнийг хүсэн өрөө. Бяцхан одоо шавнартаа, отхон шавнартаа одоо ирээдүйн Монгол улсын цаашид хөгжүүлэх ерөнхий сайдууд, ерөнхийлөгч. За тэгээ бусад одоо олон одоо эдийн засагчид, санхүүчдийг бэлтгэж байгаа гэдэгтээ итгэлтэй байдгаа. Ингээд нийт шавнартаа дахин сурлагын өндөр амжилтыг хүсэн өрөөё. Тэгээд айл одоо отхон хүүхдээ одоо гал холомтой минь залгах өршүүгээд хичнээн хайртай байдаг үлээ. Яг тэрэн шиг миний отхон шавнар хэдийгээр одоо ковидтэй
үеийг даван туусан ч гэсэн өдий зэрэгтэй ингэж одоо амжилтуудыг үзүүлж явж байгаад багш хүний хувьд бол үнэхээр бахархаж отхон шавнараараа үнэхээр бахархаж байна. Тэгээд шавнартаа маш их хайртай шүү. Баярлалаа гэдэг үгийг дахин хэлье. Багш хүний амнаас бол энэ баярын үг бол олон дахин удаа давтагдаж байдаг. Өнөөдөр бол дахин энэ үгийг хэлье. Миний шавнар дотор бол одоо ямар ч байсан Монгол улсын ирээдүйн маш сайн төлөвшөлттэй хүүхэд бий болсон гэдэгт бол итгэлтэй хэлнэ. Цаана нь одоо олон оюунлаг чадваруудыг одоо дунд бага ангийн ингэж төгссөн суурийг маш сайн тавьсан учраас цаашид бол бүрэн дунд одоо цаашаага ингэж суралцаад явхад миний шавнар хаач газардахгүй гэдгийг энэ өдөр одоо 5 жилийн өмнө тайлангаа тавьж байгаа ч гэсэн бардам хэлж байна. Тэгээд эцэг эхчүүдэд би маш их баярлдаг шүү. Энэ одоо Монгол улсын ирээдүйг авах бяцхан хөөрхөн шавнартаа одоо маш сайн байгаарэ гэдэг үгийг захиа. Тэгээд отхон шавнар гэдэг бол үнэхээр гайхалтай юм байна гэдгийг өнөөдөр бол нэлээ бас огшиж суулаа. За ингээд шавнартаа дахин баяр хүргье. За бид хэдийн одоо тайлан бол бараг одоо нөгөө уран агшийн шавнар гэсэн группээр бараг тайлангууд явагддаг. Гэтэ бид нэр өнөөдөр одоо ковидын үеийн 1-р ангийн үсгэлийн баяр хийгээгүй учраас эрдмийн баярыг төгсөлтийн баяр, үсгэлийн баяр хоёрыг хамтран хийж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд одоо энэ хүүхдүүд маань өөрсдийнхөө одоо үсгийг суглаад ингээд үсгийнхаа үгийг тогтоосон байгаа. Тэгээд одоо та бүхэнд үсгийн тайлан маань 35 үсгийн маань тайлан маань эхэлж байна. Тэгээд та бүхэн суугаад өөрийнхөө үр хүүхдийг хамт олныг дэмжиж ингээд юу сурсныг ингээд бүгдээрээ одоо үзэж танилцахыг хүсэж байна. Тэгээд баярлалаа та бүхэнд. А үсэг би байна. Аав ээж хүний дээд А үсэг эрдмийн дээд. Аава хараарэ ээжээ сонсоорой. Алтан номын үсгээ би ахшээ сайн сурсандаа. Аава ахаа альмаа гэхэд А үсэг ордогдоо. А үсэг би байна. Үсэг би байна. Эргэх дэлхийд элхмийн инх тайван гэж инхийн үрстэй элхмийн ээж аав гэж эргэх дэлхийд элхмийн эрүүл инх гэж эрдэмтэн багш минь заасан юм. Үсэг би байна. Үсэг би байна. АО гуравтай ахын дүүсийн холбоотой ЭО гуравтай эрт дүүсийн барилгатай үсэг би чин эвсэг зохицох дуртай юм ялгаагийн нөхөрлөж найзлах дуртай Дугрыг хэлбэртэй дундаа нүхтэй цавирэг дүрстэй тэгийн тоошиг О үсэг би байна. О үсэг би байна. Ухаан далай номноос ихтэй усан далай булгаас ихтэй ургаан мод газраас ихтэй усан бороо үүлнээс ихтэй уншиж чөтгөдөн тусалдаг О үсэг би байна. О үсэг би байна. Дуграг ойрын дундуур нарийн зураас зурчлаа. Дундуураа тэнцүүгөө хуваагдсан өндөшиг болчихлоо. Од идэг өгөөд болчихсон. Ос идэг хүмүүс олон өөрчлөлтлөө. О үсэг би. О үсэг би байна. Үе бүтээх чадaltaй, үг болох хувьцастай, үеийн олон нөхцөлөөгөө үүс зорилго нэгтэй, үндсэн гисгийн нэг О үсэг би байна. Үсгэлийн баяр хийж байгаа үйл тэнгийн найз нартай ахвал самбатай эрдэнэ настай байхыг үндсэн далаа ишиг бид үнэн сэтгэлээсээ хүсэн ёрой. Монгол түмниймийн бахархал Монгол бичээр гахуулсан энэ үсэг би байна. Энэ үсэг би байна. Эхний үзүүрийн тодтолд хойно дандаа ишгтэй бичигддэг. Усан ишгэ хизээж гэдэг тань маань хан цан гэж тоож уршгүй олон үгэнд ордог. Эхний ишг толгойн хэмжээний энэ үсэг би байна. Ямаа тэгшээ хойно авдаг. Тарх зураг гээд тарх зураг гээд тоор башгүй олон үгэнд ордог би. Ихшилт олон биш. Лон гисэн байж лосолгүй
очиж гин лам багшид чавилж гин лам бурхад мөргөж гинэ гэж лутаа ах ярив. Жинхэнэ Монгол үгийн ихэнд орох дургүй жинхэнэ сонин зантай ил хэсэг бий бэ. Бэ үсэг бий бэ. Баруун гэж зүгээрээр балуур гэж хичээлийн гэрээсэл бөмбөг гэж тоглоомны нэр бүрээ гэж хөгжмийн зэмсэг. Бэ үсгээр ихэлсэн үгийг хичээд багтахгүй. Бэ үсгээр олсон үнийг голоод олохгүй. Бэ үсэг бий бэ. Вэ үсэг бий бэ. Вандан бол ногооны нэр, вандан бол хүний нэр. Ваг бол техникийн нэр, вольфрам бол чулууны нэр. Буруу гарын бэ гэж вэ үсэг бий бэ. Үсэг бий бэ. Радиогоор дуудуулав равжаана ирчийн шүлгээс шүү. Равдангой үг хэлж равсал баянтай уулзаж өгөө. Алдаж хэлвэл ил болчихдог. Адраматай чичиргээтэй ир үсэг бий бэ. Үсэг долоо ишгээр үргэлж амьд явдаг. Ишрэг долоо нийгүүлэгч бид эрдмийн ихсийн баяртаа инээд баясаар дүүрэн ирлээ. Эксэст үсэл маань нэгэ хогцоод цаанаас нэг тэрүүгээр цагаан тэнцвэрийн эгэрдэн орж бас гээд төсөлд нь орж цэвсэг бий бэ. Үсэг бий бэ. Жирэл гэж орж байгаа жигнүүр зах шиг жингүүрээ дэлгсэн жижигхэн божим шиг жигтэй саргуур үсэг бий. Жимс жигмэг гэхэд ихэнд нь ордог гүйж бүгэж эцэст нь ордог үсэг бий бэ. Үсэг бий бэ. Зэрэс хасан нэг үсгийн 3 тоо гэх юм. Андуу хадаггүй. Эдэл шүү, ижил шүү бид хоёр. Зүгийн цаан залаа гэд зүдээ эдний нэрний ихэд үсгийн бичгээс 3 цэглэг бичихгүй. Үсэг бий бэ. Үсэг бий бэ. Сар яагаад харилцаж харагдав. Солон яагаад моморч өгдөг. Хадуурын талгай шиг хараацай жигүүр шиг самар гэхэд ордог. Хагас тугыг бүлээ үсэг бий бэ. Дээргүүлэгч бий бэ. Давааны цаан даваа байдаг далай үсэн зэрэсдэг. Даваа суужууд өгсөн үсэг бий бэ. Үсэг бий бэ. Түмэн түмнэр одоо таньж шанар амьд хийгээ гэж тоглох сайхан зүйлээд надад ихтэй билээ. Иш үсэг бий бэ. Ишин нуусан үсний сэрэ шиг игнүү чадсан гурван хатаа шиг иш үсэг бий бэ. Иш үсээс ялгараа сандарт ивдэж буруу гэж шор биш сор болшоо иш үсэг бий бэ. Үсэг бий бэ. Чанх гэж ихсдэр чануур гэж имжин үзэг цацраган гэж эмдэм чангааз гэж амтаж жимс. Үсэг чанх сусад гэж байгаа чимээ шуугаан ихтэй. Үсэг бий бэ. Гээгүүлэгч бий бэ. Ханийн тулгуур шиг хэлбэртэй хайчны амтай дүрстэй хоригдлох тэмдэгтэй төстэй хоёр ураг гэхэд оддог үсэг бий бэ. Ерөөл буйнаар учирсан 9 эрдний минь орон ертөнцийн хөгтөнгөр хөг наасандаа юм нэг биш миний их орон дуслах нэртэй боловч тунч чамбай үргэлдээ үсэг бий бэ. Үсэг бий бэ. Үсгийн дээр хоёр хөвцөд тавьдаг. Яатан гэдэгт ордог үсэг бий бэ. Юу үсэг бий бэ? Энэ үсгийн төгсгөлтэй үсэхгүй. Энэ үсгийн эхлэлтэй үсгийн төгсгөлтэй юмдан нэмжин гэхэд ихэнд нь ордог аюур гэхэд ихэнд донд нь ордог 15 таандар мөр юу их шиг бий бэ? Хагас бий бэ. Саад намайг ачвал хайс биш хасан болно шүү. Хайр биш хар болно шүү. Хагасан бие минь орж бүтэн үг болно. Бүтэн үг бүрдэж бүтэн утга илэрхийлнэ. Хагас бий байна. Жарнагийн бий байна. Иршиг үсгийн данстай, ир өгөд суудалтай, ир өгийн ий гэж ихтэй намайг хэлдэг юм. Харин зарим үед жарнагийн ий гэдэг. Яагаад нүрхийн үсэг гэж яагаад бидний ялгаад байна? Ямар учраас салбар Зэрэг намайг байна. Зургийн толгой үстэй. Энэ бацхан хийх мэтлэр намайг хийлээ. Тэг гэж
Биений тав гэж бичсэн. Орцай хатуу дүр болно шүү. Хатуугийн тэмдэг бибэ. Хатуугийн тэмдэг гэдэг хачин жигтэй нэртэй өмнөг үгнээс нь ялгаж тусгаарлаг үүрэгтэй би биемийн жаахаж бичгээд амах нь хатуугийн тэмдэг бибэ. Хайж гэж болохгүй шүү. Тусдаа цусан дуудлахгүй цугаарлаж дуудлах үүрэгтэй тэмдэг үсэг бид хоёр та бүхэндээ танилцж байгааг баярлалаа. Одоо ингээд 50 байнгийн урлагийн үзлийн алтан медальт хамтлаг дуучид та бүхэндээ сурагчийн дэвтэр дуугаар Айдууны мэндчилгээ дэвшүүлэхэд бэлэн болсон байна. Халуун сайхан алга ташлаар угтан авцгаая. Усгээд бичсэн дэвтэр мэн нийгмийн аян дүүргэж хамтдаа ижлэн дасан сурагчийн дэвтэр мэн хөгжилтэй гортой сурагчийн дэвтэр хүүхэд бидний хайртай дэвтэр дэвтэр мэн нэгэд бичгээд баярлаад байдаг нэр минь бичээсээ сурагчийн дэвтэр мэн хөгжилтэй гортой сурагчийн дэвтэр хүүхэд бидний хайртай дэвтэр Бүжгийн хамтлаг торгууд бүжгээр мэндчилгээд бэлэн болсон байна.
том болгодог энэ хэмээх өгүүлбэрийг уншиж хүргэнүү хэмээн Оронч мөгөгчтэй 5 ангийн ангийн дарга Сүндэр яг тайзнаврья. Намайг Халиуна гэдэгтэй би 5 дахь ангид сурдаг. Би ангийнхаа охтоос хамгийн жаахан нь болохоор манай ангийн охтууд намайг "Давны өлзөө" гэж дууддаг. Харин манай ангид надтай адилхан нэг хүү бий. Харин тэрнийг нусан пижмон гэж дууддаг юм да. Нийтдээ байгаа зү. Шинжил болж өндөр намын хаан дараалал бүжгийн битноороо сонгоход би нөгөө мусан анх хоёртэй чинь таарсан юм да. Нэг өдөр би бүжгийн хаан бэлтгэл хийж байгаа. Анх хоёраа чи ямар заа юм бэ? Чи над мусаа арилахгүй бол би чамтай бүжгэлгүй шүү. Чи надтай бүжгэлгүй хаа алддгийг. Угаасаа надаас өөр ихтэй өгөх байхгүй юм чинь. Давны өцөө гээд миний хамрыг сүргүүлж цутаачж байгаа юм да. Нэг өдөр манай ээжийн найз ирээд таны охин чи ямар жаахан бэлтэй юм бэ? Хүш Америкт хүүхэд том болгодог юм байдаг гэсэн. Тэрнээс олж охиндоо өгмөр юм да. Гэснийг нь би сонсоод ээжээс бараг 6 сар ээжээ та надад том болгодог юм аваад өгвөл дөө ээжээ гэж гуйсан эцэс ээж маань надад том болгодог юм авчирч гисэн. Би бөөн баяр болоод ангидаа хамгийн түрүүнд очиод анх хоёраа энэ том болгодог юм. Харин чи нусгүй болгодог юм болж уумаар юм да. Гэтмэн том болгодог юм ээ. Тэгвэл би энийг чи уулаа. Гэт яах ихийн зардалгүй том болгодог юмыг мань газраар нэг хасчихж байгаа юм да. Анх хоёраа чи яаж байгаа юм бэ? Гэтмэн том болгодог юм гисний сургаар манай ангийн хүүхдүүд цөмөөрөө газар тасан энэ дээр минь шатгааж байлаа. Та нар бүгдээрээ надаас том идээ байж миний том болгодог юмыг асуучлаа штэ гэж шүсэндээ хатсан байж арай ядаг хэлж гэлээ. 5 ангийн сурагч Ану Үжин эхийн тухай дууга зориулт болгох бэлэн болсон байна. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, ардын боловсролын тэргүүний ажилтан Дэлэг Дөржийн нэрэн Гонжигдор жогшийн нэрэмжит авиасын эзэд уралдааны хөрөл медаль авиаслаг сурагч Ану Үжин тайзнаврья.
сайхан авч байна. Хинти хангай саяны өндөр сайхан нуруунууд хойд зүгийн чимэг болсон ойн хөвчийн уулнууд миний шар нэмний өргөн их гоёуд өмнө зүгийн манлай болсон исэн манхан далайнууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан ороо. Сэлэн хүүхийн он сайхан болоод уурхай баялагын огсон олон уул дараанууд хуучин гүшүүд усгал хот балхтын сүрнүүд хол газар оцсон харгуй татан замууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан ороо. Хангай говийн хооронд хасхийн удамнуудад хар багнаснасаа хөндлөн гол тавсан газар өрөө саратан авсан урт цэлүүд хүлэн мөрн урсан хүндий сайхан болонууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан ороо. Нарийн өв сургасан малын сайхан бэлчээртэй нааш цаас шүвжих тэнгэр сайхан ороотой 4 цагийн үлрэл дураараа нүх нутагтай 5 зүйлийн дарааны хүч чараад газартай. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан ороо. Өссөн төсөн мэдний үндэсний хайртай нутаг өвөлдөж тайсан ирэл өтөрөө шихэн хөөн хөвтэй хондоо хөрсөлсөн мандуулж хойжин шинэлтэстэй хүнтэй гавья байгуулъя. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан ороо. Эцэгчүүдээ маш их баярлалаа. Тэгээд дүүрэн бэлгтээ төвшин жаргалтай явахын үлцэтэй сайхан өрөөлийг өргөн төвшүүлье. Баярлалаа. Happy
сан